За, сайн байцгаана уу? Өнөөдрийн шинэ бичлэг тавтай морил. За, би одоо энд яг ямар бичлэг хийх гэж сууж байна гэхээр солонгос охтуудын мейкапыг хийж үзэх гэж сууж байна. Би бол ер нь яг тийм солонгос охтуудын шиг тэгж нүрээ буддгүй хүн. Тэгээд ер нь Америк талдаа гэх юм уу тэгж жоохон тод мод буддаг та нар мэдж байгаа бах. Тэгээд өнөөдөр болохоор солонгос охтууд яаж нүрээ боддгоо яг би тэрнгээр нь яг тэр техникээр нүрээ бодох гад сууж байна. За тэгээд настай зүг байгаарэ. Солонгос охтуудын хэрэгэлдэг будаг нь бол надад бол байхгүй байна. Тэгээ өөрт байгаа будгуудаараа будъя. За эхлээд би нүрээ чигшүүлнэ. Арьсаа чигшүүлчихэд ерөнхийдөө солонгос охтуудын залуухан будсан ч будаагүй юм шиг харагддаг будалд хийдэг. Тэгээд тэрэн шиг илүү залуухан харагддаг. Ер нь. За арьсаа чигшүүлж байна. За би ер нь бол анх удаа яг ийм солонгос охтуудын шиг будалд хийж үзэх чинь. Тэгээд би ерөнхийдөө YouTube-ээс нэлийн сайн үзсэн. Тэгээд тэд нарыг харж агаад ерөнхийдөө нэг иймэрхүү юм байна гэсэн ойлголттой л байна. Тэгээд тэр ойлголтоор л ер нь будъя гэж бодож байна. За арьсаа би чигшүүлчлээ. Одоо арьс чигшүүлсний дараа би праймер түрхэнэ. Солонгос охтууд бас ерөнхийдөө ихэнхдээ тийм бэйс түрхдэг юм байлээ. Яг тэгэхээр зарим нь бол одооноос бас праймер хэрэгэлдэг. Ерөнхийдөө бэйс түрхээд нэг хөнгөн зүгээр жоохон суур тавьчт юм байлээ. Тэгээ би өнөөдөр болохоор энэ праймеруудыг ашиглах чинь. За эхнийх нь болохоор одоо яг энэ жижигхэн нүхчлэлтэй хэсэг дээр тавиад өгнө. Жохон тавиад. Тэгэд хөнгөн хөөрхөн тийм cute бодолт болохоор бас хөөрхөн залуухан харагдаж магадгүй. Тэгээ би ер нь хидтэй юм шиг харагддаг та нарт. Бас айгу тод нүрээ будаад хаар жоохон овртой харагдаад байдаг тал байдаг. За тэнийг одоо саяны нөхцөлтэй хэсэг дээр зүрхт одоо энийг болоо бус хэсэг дээрээ түрхэнэ. Түрхчээд бас шууд фаундейшнаа түрхэж болохгүй. Тэгээ жоохон 1-2 минут жоохон шингээж агаад тэгээ кремээ тавьж өгнө. За ер нь бол солонгос охтууд юу яагаад юм бэ? Тэгээ консилер ингээд тавьдаг юм бэлээ. Ой. Нөө кремээ тавихаас өмнө консилер тавиад. Гэтэ бүгд бол биш. Миний үзсэн бичлэгүүдээр консилер хийж тавиад исэн. Яг ингээд нүднийхээ энд ингээд бас энд ингээд тавьдсан. Тэгээ ингэж тавьчаад дээрээс нь фаундейшн тавиад байсан. За одоо ингээд консилероо тавьсан энийг уусгаад нүднийхээ доотлыг цайруулаад жоохон гараа өнгийн дарж өглөө. За foundation. За ер нь тэгээд солонгос охтууд бол мэдээж baby крем хэрглэж байгаа. Тэгээ би өнөөдөр бол надад baby крем байхгүй байна л да. Тэгээд өнөөдөр би энэ кремийг ашиглана. Тэр өөрсдөө айгу тийм цагаан болгож буддаг штэ тэр охтууд. Тэгээд энэ хамар энэ дээр тавиад тэгснэ эндээсээ ингэж татаж матаал амар бичлэгүүд байлээ. Тийм юмуд надад солонгос зөндөөл байд юм шиг үлээ. Бодвол охтууд нь
ийм шөвгөр тэгээд өндөр хамартай харагдахыг хүсдэм шиг бийгсэн бичлэгүүдийн үзээд хаа. За фаундейшн ингээд сайхан тараагаад за одоо нүднийхэн доогуур жоохон консилер тавиад нэг их тавихгүй. Яг өөрийнх нь бол буддгаас бол өөр будах гээд байгаа шүү дээ би чинь. Тийм болохоор арай бага тавиад илүү тэр солонгос охтуудад төстэй болохыг хичээж байна. Миний царай амир Аз царай бүр хэтэрхий бормор арьстай. Хэднэр шиг бас болох нь үг. За тэгээд шууд хөнгөн пудр тавьчихна. Ийм сүдэр мөдөр бол тавихгүй. Хүрээ сүдэр тавина. Би ч юм бол тэгээл ингээл тосон сүдэр ингэж оруулж ирэл ингээл шүүлэхгүй л ингэж боддоо шүү дээ. Энэ бодлон дээр бол би тэхгүй боднаа. Тэгээд пудрыг ч хөнгөн ингэж тавиад өгнө. Ер нь бүх юмээ тийм хөнгөн мэддэхгүй. Ерөөсө буцсан юм шиг харагдахгүйгээр. Гэт тавьж өгнө. Хөнгөн гэдэг юм уу? Харин их тавиад байна уу юу? Солонгос охтууд ч одоо ер нь бол энэ хамран дээр амар их фокус өгд юм байлээ. Хамрыг бол янзын зураад байгаа маа. За энэ багсаар зурч. Ийм сүдрээр тавьчих. Хөнгөн. Одоо сүдрийг хөрөө сүдрээр тавина. Хөнгөн бас хөнгөн ингээл үл ялэг л тавьдаг. Гэтэ яг сүдрийг ч юм юу гэдэг юм бэлээ. Хацар мөнгөлөгчийг бүр ингээ нүднийхээ энэ доогуур ингээ тавьд юм бэлээ. За одоо хацар өнгөлөгч. Хацар өнгөлөгчийг бол би энэ нүдний доогуур ингэж явна. Ясан гэх юм? За. Жохоо хүч харагдчихад чинь. За ингээд нүднийхэн доогуур хацар өнгөлөгчөө тавьчлаа. За одоо хайлайтыг тавиад өгье. Хайлайтыг бас хөнгөн ингээд тавьд юм бэлээ. Энэ хэсэгт. Маш их. Нихо юу гэж юм? За одоо хөмсгөө будъя. За ер нь бол хөмсгийг нэг тийм бас хот бодохгүй. Бас л нэг хөнгөн жанрын будаад. Тэгтээ амар залуу харагдаад байгаа юм шүү. Ингээ үл хэлэг хөнгөн бодчих. Жохон ингээд нөхөс хийгээл өнгө баг зэргийн өнгө оруулаад бодчихлоо би бол.
Ер нь л өнөөдөр бичлэгийн тийм зорилго жоохон бага маш бага бодол гэсэн зорилготой юм шиг байна. За одоо нүдээ бодъё. За нүдний бодолд болохоор ерөнхийдөө ингээд битүү саа байд юм бэлээ. Бараг энэ хойдлын хэсэг дээр хүртэл ингээд саа тавиад тэгж бодд юм бэлээ. Амар сайн уу? Би юусоо тэгж бодож байгаагүй. Солонгос хотод болохоор ер нь төсгөлдөө хүртэл ингээд саа тавиад идэм бэлээ. Тэгтээ яг тэд нарт айгу зохиод идэм бэлээ. Надад зохих юм болов би мэдгүй. Юусэн бодож үзье. Саатай өнгавлаа. Тэгээ өнөөдөр энэ Анастасиягийн Салтры гэдэг энэ саатай өнгийг ашиглах чинь. Тэгээд саатай хэсгээ энэ арталтаа тавь. Нүднийхээ. Тэгээд хойноос нь баг зэргийн саатай бор өнгөрүүлээд үгүй. Нэг иймэрхүү болчих та. Гэтэ энэ бол яг ингэж боддог гэсэн үг бол биш. Би яг үзсэн бичлэгнүүдээсээ санаа аваад за нэг иймэрхүү идэм байна да гэж бодоод яг өөрийнхоороо хийж байгаа шүү. Тэгээд яг мейкап солонгос охтын мейкапыг хийдэг охтууд байвал намайг тэгээд буруугаар олго ингэж хийдгүү мэдгүүгээд байваа. Би яг өөрийнхоороо л үзснээр үзсэн харснаа ингэж болгож байгаа шүү. Зүгээр болгоорой. Иймэрхүү л гэж би бол бодож байна. Тэр ингэж боддог. Ерөнхийдөө нэлэнхүүдээ юм саатай юм шиг надад харагдаад идэг. Нүдээ ингэж нүд саагаар ингэж хялалцуул их гоё юм уу? Ингэж эндээ зохиныхоо баг дийлэн хэсэгт нь саа түрхээд нэг иймэрхүү л харагдаад байсан надад бол. Гэтэ гоо тийм цэвэрхэн байгаа юм шүү. Одоо тэгээд яг энийг бас контур тавьдгүй юм бэлээ. Харандаагаар бодчихдээ юм бэлээ. Зохио. Тэгээд би өнөөдөр энэ Huda Beauty энэ харандааг ашиглах чинь. За тэгээд зохио бодохдоо ингээд сормоостойгоо нэлээд төхүүлээд жоохон харлуулт юм бэлээ. Нэг иймэрхүү дөнгөж ингээ энэ хэсэг яг юу юм бэ? Нүднийхэн жоохон дээдлийн хэсгийг харлуулад одоо энэ хоёр өөр энэ нараа тод энэ нараа бүтгэн ингээд би ингээд үзүр ингэж гаргахгүйгээр бодно. Тэгээд нэгтлээ бодоо тий. За нэгтлийн нүд хоёр нүдээ харлуулчлаа. Тэг нэг иймэрхүү харагдчихэв. За одоо болохоор сормос бол наахгүй. Надад яг наа гэхээр жижигхэн сормос байхгүй. Тэгэхээр бүр яг өөрийн бодол шиг л болохгүй дээ. Тийм болохоор сормосоо бодчихъя. Миний сормос будаад нэг ойлгохтой юм болохгүй. Тэгээд нэрээ сормосоо будахтаа та нар яаж боддөг вэ? Бидний арга зааж өгөх үү? Ингээд тойл байгааз толио ингээд доороос нь харж агаад сормосоо ингээд доороос нь харж аваад будахлаар амар байдаг. Дээдлийн сормосоо будахтаа яг толио ингээд доороо тавьж агаад ингээд будахлаар
Амар. Харин доотлын сормосыг болохоор дээрээсээ ингэж байгаад бодглохлоор толио ингэ дээрээ байж байгаад бодглохлоор амар байдаг шүү за. Тэгээ ингээд сормосоо ингэ будчихж байгаад будцсан. Тэгээ энэ будсан сормосоо дөнгөж хатааг байхад нь гараа ингэ доор нь тавьж байгаад анж. Тэр ингэ дэрвийн. Нэг жижиг болохоор харагдахгүй. Энэ арга уган бол ингэ гой дэрвэлдэг байхгүй юу? Дэрвэлэгч байхгүй бол гараа ингэ доор нь тавьж байгаад анжтэй. Тэ нэг иймэрхүү болж байна. Cute ч юм. Нэрэл нэг тийм залуухан харагдчихээн тий. Нөх будааг болохоор би чинь ер нь бол тэгэл ийм контр тавиал тэгэл амар сормоос наагаал. Тэггүй л нэг будсан юм шиг болдгоо болохоор тэгэж дандаа буддаг. Ерөөс ингэж бол нэг бүр хаяал нэг залхуу өрсөн үедээ нэг ингэж хаяа будах байх. Гэтэ ийм тэн бол ерөөсөө тавихгүй. Тэгээ доотлын сормосыг болохоо толио ингэ дээрээ ингэж харж агаад будна. За сормосоо будаад дууссан. Одоо уруулаа будна. За уруулыг ийм улаан өнгөөр будъя. Бас бүтэн буддгүй юм байлээ. Ийм дотортлын будна. За нэг иймэрхүү боллоо доо. Одоо нэг үсээ янзлаад. За би үсээ солонгос хөлтүүдийг шиг. За нэг ийм болсон байна. Будалт маань. Миний буддгаас өөр болж чаддгүй яа. Та нар комент хэсэг дээр бичээрэй. Ямар болсон талаар. Тэгээ бас яаж буддаг техникийн бас надад хэлж өгсөн ч болно. Миний бас жоохон буруу будсан бол уучлаарай. Нэг солонгос охтын мейкапыг зүгээр дөөрэж үзье. Тэгээд нэг иймэрхүү хөөрхөн л болд юм байна. Тийм нэг cute жоох охин шиг гэх юм уу? Ай өөрийгөө. За нэг тиймэрхүү байна. Нэг хөнгөн тийм цэвэрхэн гоё харагдах юм тий. За тэгээд ингээд бичлэгээ одоо ингээд дуусчихжээ. Тэгээд миний бичлэг таалагдсан бол та нар маань лайк дараа, тэгээд subscribe дараа, доор комент хэсэг дээр сэтгэлээ үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр яг ямар бичлэг үзмээр байгаа гэх мэтлэн ямар ч хамаагүй комент үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.